Хөдөлмөрийн Баатар Солоор Агдахаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ог тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хүрэлцэх нэр бүхий эрх мөдөд төрийн дээд цолоодон медаль хүртээлээ. Тухайлбал шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн доктор профессор академич аюурын дулмаад хөдөлмөрийн Баатар цол хүртээж Алтан соёмд тэмдэг скватрын одонгоор шагналаа. Тэрбээр шинжлэх ухаан боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон 10 эрдэм шинжилгээний бүтээл олон зуун өгүүлэл заавар зөвлөмж гарын авлага боловсруулсан юм а. Биологийн салбарын мэрэгжилтэд хүний нөөц бэлтгэх Монгол орны загасны аймаг, улс нуурын биологийн олон янз байдал, загас амьтан ургамлыг нөхөн үржүүлэх, шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсролт шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй өв нэмэр оруулжээ. Мөн ардын жүжигчин цолоор Монгол Улсын боловсролын их сургуулийн Ахмад Багш, хөгжмийн зохиолч урлагийн гавьяа зүтгэлтэн Даш Даваагийн бат төмөрийг шагналаа. Тэрээр соёл урлагийг хөгжүүлж ард олонний сэтгэлд хоногдсон олон 10 дуу, гоцлолт сөөхүүл, найрал хөгжмийн уран бүтээл төөрвөн, нийтийн дууг хөгжүүлж, хөгжмийн онолт зохирол, үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд идэв зүтгэл гарган олон зуун мэрэгжилтэн бэлтгэсэн юм а. Харин ардын уран зохиолч цолоор Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, хил шинжлэлийн ухааны доктор, соёлын гавьяа зүтгэлтэн Үржингийн Хүрэл Батрыг шагналаа. Тэрээр уран зохиолыг сурчлах, их хэл, өв соёлоо хамгаалах, чөлөө сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас бэлгээ зориулан сэтгүүл зүйн салбарын олон зуун мэрэгжилтэн бэлтгэж, сурган дадлагжуулсан яруу найраг утга зохиолын олон 10 бүтээл туурвиж, соён гэгэрүүлэх үйлсэд үнэтэй өв нэмэр оруулсан юм а. Мөн ажил үйлсээрээ салбартаа үр бүтээлтэй олон жил ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтад үнэтэй хөв нэмэр оруулсан зарим эрх мөдөд гавьяа цол олголоо. Тухайлбал гавьяат эдийн засагч цолоор сонгуулийн ерөнхий орооны Ахмад ажилтан өөдөөгийн цэрэнд орж, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цолоор шинжлэх ухааны технологийн их сургуулийн дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал академич, шинжлэх ухааны доктор профессор Халтрын инх жаргал. Соёлын гавьяа зүтгэлтэн цолоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн Ахмад ажилтан дадлын инх туяа. Хилийн цэргийн соёл үйлчилгээний төвийн Ахмад ажилтан бэлтгэл хурандаа Чулуунбатын алтан гэрэл. Гавьяа жүжигчин цолоор Улсын драмын эрдмийн театрын Ахмад жүжигчин Батгүүгийн даваа сүрэн. Урлагийн гавьяа зүтгэлтэн цолоор Улсын филармонийн ерөнхий удирдаач Даш Цэрэнгийн нэм даш. Гавьяа тугч цолоор нийслэлийн ерөнхий боловсролын эрдмийн ундраа зөвлөлбөр сургуулийн зөвлөх багш Дамдын сүрэнгийн нэрвээ. Монгол Улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт арга зүйн төвийн эрхлэгч доктор профессор Жамсран Доржийн Бат Дэлгэр. Ж7 улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэн Доржийн Чин Зөрөг. Хүний гавьяа дэмч цолоор эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал хүний их эмч анагаах ухааны доктор клиникийн профессор урт насангийн Цэвэг мэд. Үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор Хужир Даршаан Сувлал компани гүйцэтгэх захирал Гунгаа Жовын инх жаргал. Гавьяат барилгачин цолоор Харшийн Цуурхай компани захирал Үлзий утгийн Цэймпил. Худалдааны гавьяат ажилтан цолоор Эко Могул компани гүйцэтгэх захирал Лавгийн уран цэцэг. Гавьяат нисгэгч цолоор Мяд төрийн өмчит хувьцат компани Боинг 787-9 агарын хөлгийн дарга нисгэгч багш Бямсүрэнгийн амарсан нарыг шагналаа. Мөн салбартаа ажил үйлсээрээ манлайлж үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдийг хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн болон алтан гац содон, хөдөлмөрийн үндэт, цэргийн үндэт медалаар шагнасан юм а.